Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хандах, ялгуурлан гадуур халтаас ангид байх эрхтэй. Тэгвэл эрүү шүүлт тулгах гэж юу вэ? Эрүүдэн шүүх гэдэг нь төрийн албаа хаагч хэн нэгэн хүнээс тайлбар мэдүүлэг авахдаа тэднийг айлган сүдүүлж аливаа байдлаар дарамжхад үзүүлэн сэтгэл санаа, бие махбодыг чанаран зовоосон санаатай үйлдэлийг ойлгоно. Хохирогч нь хэн байж болох вэ? Эрүү шүүлт тулгах гэмтэргийн хохирогч нь с ิจ гтийн яллагдагч, шүүгдэгч, хориг ангид ял идэгч буй хоригдол гэрч зарим тохиолдолд хохирогч байгааг үүсэхгүй. Мөн цэргийн анги нэгтгэл, хөрөлдсөн асрамжийн газар, хүүхдийн хаяг төв, сэтгцийн эрүүгийн мэндийн төвд байгаа хүмүүс хүнлэг бус хэрцгий хандах, ялгуурлан гадуурхах нь гэмтэргийн шинжийг агуулна. Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хандах, ялгуурлан гадуурхалтаас ангид байх эрх хаана зөрчигддөг вэ? Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хайрцах, ялгуурлан гадуурхалт нь олон нийтийн хараа хяналтаас ангид, урах хань, цагдаа өрх болон цаадуулах сурчлах байранд мөн албадын эмчилгээний газар зэрэг ихэвчлэн хүн өөрийн төслөөр гарч авч чадхааргүй газар үйлдвэрлэдэг байна. Эрүүдэн шүүлтийг хэн үйлдэж болох вэ? Эрүүдэн шүүлтийг хууль сахиулах байгууллагын ажилтан албан тушаалтнууд, цэргийн байгууллагын ажилтан, төрийн захиргааны байгууллагын ажилтнууд, төрийн албаагчийн захиалгаар, хатгалгаар хамт хоригдох үйлдэх боломжтой. Эрүүдэн шүүлтийн зорилго нь аливаа гэмтэргийн талаар тухайн этгээдээс мэдээлэл, мэдүүлгийг хүчээр авах буюу тэрэг тулган хүлээлгэх, улмаар тухайн гэмтэрэгт шийдэхэд чиглэгддэг. Хэрвээ танд эрүү шүүлт тулгах асуудал тулгарсан бол эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хилцээний утас 11327136 хүний эрхийн үндэсний комиссийн өргөдөл гомдол хүлээж авдаг 70 тэг 222 утас руу залгаж санал гомдлоо илэрхийлэх бүрэн боломжтой.